Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. 17 нас дөнгөж хурч явсан шүрэн чимэг хэмээх эрүүл саруул охин. Хан хинтээ нурууны салбар улсын байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт буюу Мойлтын ам хэмээх газарт ангийнхантайгаа зугаалan 2 өдөр нийлж наригсны дараахан гинэд нурмаа жоргсон юмсан жи. Нурмаа хар барахгүй бүрч өнгө зүс алдаж турж ицээд сүүлдээ босч чадхаа болон хэвтрийн амтан болсон байна. Эцэг их нь гайхаж сандрахдаа тэрхүү зугаалгын үеэр л ямар нэг базаахгүй юм болж гэж гадарлаад ангийнх нь охтыг дуудан авчирч асуусан боловч тэд тэрхүү зугаалгын үед шүрэн чимгийг хинч гомдоогоогүй. Харин ч хоорондоо эв найр хөгжил цэнгэлээр дүүрэн явсан. Мартахын аргагүй сайхан зугаалга байсан хэмээн бүгд ам нийлэн хариулсан байна. Нээрэж тэдний зугаалж явахдаа авсан зураг хийсэн бичлэгийг харахад хүүхдүүд хоорондоо ямар ч хэрүүл маргаангүй маш хөгжилтөө цэнгэж явсан төдийгүй охин нь бүрч илүү их аз жаргалтай байгаа нь анзаарагдсан гэж. Иймээс шүрэн чимгийн эцэг их хоёр ангийнхантайгаа муудалцаж барьсан зүйл огт гараагүй юм байна. Харин хөдөө явж байхдаа ямар нэг өвчний сэв олж хэмээн бодож эхэлсэн гэж. Нөгөө талаар болдоггүй газараас цэцэг навч зулгааж тастан лусын хорлол болчихсон юм болов уу гэж бодсон ш. Зугаалгын үеэр хүүхдүүд Мойлтын амандах амралтын газрын модон байшингаас бараг толгой гоц хуйлгаагүй болох нь нотлогдсон тул энэ бодлоо орхисон байна. Шүрэн чимгийн бие өдөр ирэх тусам улам бүр дордсоор л байна. Харин энэ үед Мойлтын амны амралтанд нэг хачирхалтай үйл явдал бий болж хүмүүс тэр тухай шуугиж эхэлжээ. Нэгөр амралтын манаж эзгүй хоосон байшингуудынхаа цоожийг шалган явж байтал хашааны голд хураасан түлэн дээр цэнхэр биеийн тамирын хувцастай үсээ гот ойдол боосон охин инээд алдан сууснаа манай чиг харуута год үсрэн гүйгээд алга болчихч. Манай чихэндээ нэг их тоосонгүй. Ойр хавд ангаараа нийлж ява охид хөвгүүдийн нэг нь юм байлгүй гэж бодоод өнгөрсөн байна. Гэтэл оройхон нөгөө охин хамгийн цаад булангийн байшингийн үдэн зогсож байснаа өөрийг нь хармагцаа байшин руу уусах мэт алга боломгцсан. Манай чин дотор сэрхийгээд явчихжээ. Огийн халирхаа хүн байсан учраас санд мэд гүйсээр доох нь байсан айлд очиж том хүүг нь хань болгон дагуулж ирсэн байна. Ингээд хоёулаа шууны буу бариад хоосон байшингуудын дундуур гэдэж явтал. Гэнэтхэн ард талд нь нэгэн байшингийн үд чихрэн онгойч нөгөөхөн гараад иржээ. Тэкснэ байшингийн дээвэрлүү салхинд хийсч байгаа цаас шиг нэвсийгээд гараад суучих. Үүнийг хараад үхтлээ айсан манаач сандарсанда бууныхаа гохыг дарж орхитол байшингийн дээвэр дээр сууж байсан охин муухай чарлан босоод ирсэн байна. Чихтүлийн эртэл муухай чарлах охиныг хараад манаач тэр нөгөө айлын хүүч тэр амьд хүн буудч уу гэж айж. Гэтэл нөгөө охин муухай чарлан дээвэр дээрээс бууж ирээд удалгүй тачгантал инээж бүр цангантал дуулсаар ойн гүн рүү гүйгээд алга болчихжээ. Энэ хачин явдлын тухай яриа тэр хавар нэг тархах үед хэвтэрт орсон шүрэн чимэг охины эцэг их хоёр Мойлтын амны амралтанд нэгэн сонин үзэгдэл бий болсон тухай олж сонссон байна. Хамгийн сонирхолтой нь амралтын газрын манаачад харагдсан гих тэрхүү охины өмссөн хувцсны өнгө бас дүр байдал охиныхтай тохироод байжээ. Тиймээс шүрэн чимгийн аав нь ах トゥ нартайгаа хамт зориуд тэрхүү амралтанд ирж нөгөө хачин охин ахиж харагдах нь үгүй юу тандаж эхэлжээ. 2 хоног хүлээхэд хинч харагдсангүй. Шүрэн чимгийн эцгийн дургүй хурч манаачир худлаа зүйл санаанаасаа зохиосон байх хэмээн бохимдч. Нэг орой ганцаараа амралтын захад алхаж явтал гэнэт ойн гүнээс охиных нь дуулах сонсогдчих. Тэрбэр дуулж буй зүг рүү алхасаар ойн гүн дөрвөл хэсэг ботны дундаас хэвтэрт буй шүрэн чимэг охинтой усны дусал шиг адилхан охин гарч ирсэн. Аава гэж хашгираад алга болжээ.
Энэ хачин явдлын дараа шүрэн чимгийн аавын бие огцсон муудаж сандрахсан бөгөөд яаралтай хотод ирсний дараа нэрд гарсан нэгэн ламыг урин залан авчирч. Ламтан охиныг үзээд сүнсэн зайлчсан байна гэсэн онш тавьж. Үүнийг сонсоод эцэг нь уулын амны амралтанд охинтойгоо адилхан хийдүрс үтснээ ярихад ламтан хэвтэрт буй шүрэн чимэг охиныг яаралтай нөгөө амралт руу авч явах хэрэгтэй гэсэн шийд гаргажээ. Ламын хэлсэн ёсоор охиныг амралтанд авч очсны дараа ламтан хамгийн захын байшинд охиныг оруулж сүнсийг нь дуудах зан үйл эхэлж. Ламын уншлаг ном тал дундаа орж байтал ойн гүнээс хөхөл бий туяатай хүний дүрс айжуухан хөөрсөөр шүрэн чимэг охиныг хэвтэж буй байшингийн дэргэдрээд уусан алга болч. Энэ өдрөөс хойш шүрэн чимэг охины бие илт сайжран дээрдэж өндөөсөн ажээ. Эцэг их нь ламтанд баярлаж талархлын хажуугаар юу болсныг лавлан асуухт хэдих баярлаж сэргснээс сүнс нь дурсамжиндаа хорогдож биеэс нь зайлан эзэнгүй үлдсэн байж гисэн хачин онош хэлсэн гэдэг. Үүнээс үзэхэд хүний сүнс гэдэг зөвхөн айж эмээхэд ч биш. Хэдих баярлахад хүртэл биеэсээ зайлан тэрхүү дурсамжиндаа хорогдсон шингэж шүглэн үлддэг бололтой. 120 мянгатын 5 давхар нэгэн орон сууцны хонголд Ганбаатар гэдэг 40 гаруй насны эхнэртэйгээ амьдран гутал хийдэг байж. Ганбаатар өөрөө гутлаа хийж харин эхнэр Наранхүү зах дээр зардаг байж. Гэтэл нэг өдөр Наранхүүг зах тараад ирэхэд нөхөр нь арх уугаад тасарч унахта Пелетгэ тэгнэн түлэгдээд нас баржээ. Нэгэн тийм золгүй явдал болсон тул Талигачийг ёс журмын дагуу хөдөөлүүлээд л өнгөрч. Гэвч Талигачийн ажил явдлаас хойш хэдхэн хоногийн дараа түүний эхнэр Наранхүү олон жил амьдарсан хонглоосоо гинэт нүгэд алга болжээ. Тухайн үед хүмүүс янз бүрийн бодсонгүй. Тэгтэлч Талигачийг хөдөөлүүлснээс хойш 10 хоногийн дараа уг байрны Сөөхийн дарга дээр нөгөө подволыг түрээсэлж авсан бильярд тоглоулдаг залуу орж ирээд өчигдөр орой цэвэрлэгээ хийж байтал хажууг өрөөнд хүн бөгшүүлэг ханиалах сонсогдлоо. Тэгснэ гутлын төмөр дуугаран оёдгийн машин түчгэнэх чимээ гарав. Гайхан очиж хартал нэг хүн гутал урлаад суух юм. Та юун хүн бэ гэтэл наад руу их муухай гарснаа. Чи хэмбэ? Гутал янзлуулах гэж байгаа мó? Гэж хэлээд алга болчихлоо. Танаа энэ подвол гүйдэлтэй юм биш үү? Гэсэн байна. Сөөхийн дарга авгаа. Түүнийг эрсний цаан тайвшруулад гаргасан ч ямиг яаж мэдхөв гэж бодоод Талигач ихнэрийг олж уулзахаар зах гарчээ. Нэлээд гайсны эцэст олж очин нөхрийнхэн сүнс хорогдсон юм биш биз гэх маяг ийм асуувал тэр хүн амтнаас зовсон шинжтэй ийш тийш хулмалцаж байгаад. Харин тиймэрхүү юм болоод байна. Би эхлээд хүний сэтгэл санаа тавгүй тэгэхээр янз бүрийн юм харддаг юм болов уу гэж бодож ил. Гэтэл үгүй бололтой. Талигачийн сүнс хорогдсон бололтой байгаа. Би подволд ганцаараа байхаас айгаад нүүсэн ч сүнс нь намайг хайгаад байгаа юм шиг байна. Найз хүүхэн маань уржигдар тараад би чамтай уулзах гэж танаад очиж амжихгүй юм. Танай хүнтэй өчигдөр зах дээр таарсан ч олон хүний цаанаас дуудаж уулзаж чадсангүй гэсэн. Энэ үгийг сонсоод би мэл гайхаж Гамбаа маань Талигач болсон. 10 гаруй хонож байна гэтэл. Үгүй ямар сони юм бэ? Би танаа нөхрийг танилгүй яах юм? Яах аргагүй мөн байсан. Гутлын материал үзээ зогсож байсан гэд байна л. Би гайхаад түүнтэй хамт гутлын материал зарж байсан хүн дээр очив. Гамбаа өчигдөр энд ирсэн үү гэсэн чинь тийм гэсэн. Би яахаа мэдэхгүй явна. Гэж. Сөөхийн дарга авгаач бильярд ажиллуулж байгаа залуугийн үдсэн харсныг хэлээд. Нэгэн тийм болсон юм чинь лам хараар сайн явсан дээр байх гэсэн байна. Тэгтэл хүүхэн хоёулаа явъя гэж гуйгаа цалсангүй. Ингээд зах тарсны дараа хоёулаа мэрэг төрөг хийдэг гих ламыг зорин яармгийн эцэд очив. Ламд нэг их юм хилээгүйч. Би лүүжин тавьж өгье. Тэгэд гайгүй болно биз гэсэн байна. Тэрээрээ сөөхийн дарга авгаа Наранхүүгийн хамт подвол руу орж ламын өгсөн арцыг уугуулж ариулаад гарсан юмсан чи. Тэгээд тус тусынхаа гэрлүү явсан ч тэр шүнжин нөхөр нь зүүдэнд нь орч. Чи намайг
Үгсэн гэж бодоод миний имийг хүнд өгөх гэж байна. Гэж хашгираад унтуулсангүй. Арга барсан хүүхэн хар өглөөгөр ламын гүйн очиход гутал хийдэг өрөөндөө хорогдсон сүнс нь багаж руугаа шилжсэн бололтой. Багажийг нь оршуулсан газрынх нь ойр хавьд аваачиж бол гэсэн байна. Хүүхэн түүний хэлснээр багажийг нь булснаар арай гайгүй болсон ч. Үүнээс хойш хар хорин наран туул захын гутлын лангууны хавьд талигачтай таарсан гих хүн нилээд хэд гараад байгаа чи. Жаргалан сумын төвөөс 10 орчим километрийн цайтай орших их уулын нэгэн амыг Бугын ам гинэ. Наран эвэр байгалийн үзэглэн бүрдсэн энэ аманд нутгийнхан их дуртай. Энэ ч утгаараа дугар сүрэнгийнх одоогоос 3 жилийн өмнө нүүн ирж сууршжээ. Тэрбэр Монгол улсын зүүн хязгаарт цэргийн алба хааж байхдаа эхнэр хажид маатайгаа танилцсан нутагтаа дагуулж ирсэн гэж. Томалаг нүдтэй дунд зэргийн нуруутай туран хайфтар бор бүсгүйг Хаах холын Сүхбаатар аймгаас дагуулan ирэхэд аав ээж нь баярлан өгцөн бөгөөд тэр дор нь орон гэр дөхөөр мал тастаж өгчээ. Ингээд дугар сүрэнгийнх гэдэг айл учиргүй их бэл бэнжинтэй биш ч унах морьтой саах үнэтэй тов хийн амьдарч байдал. Гай газар доороос гихчээр нэг л өдөр гай зовлон нүүрлэхэн дэрээ. Мэгүдэш дугар сүрэнгийн гэрийн гадаа жижиг тэрэг хөнгөн хаацсаар ирж зогсон. Дотроос нь 40 иргэм насны хууд сахалтай хүйтэн харцтай бүдүүнэр хүүхэд нь болмоо гэмээр 20 гаруй насны жижиг биетэй залуугийн хамт бууж гэртэн дайрах шахуу орж иржээ. Хууд сахалт өөрийгөө Санжжав гэж танилцуулах зуур. Энэ хавьд нутгалдаг таньдаг айлаа ирж явна. Олохгүй баахан дими явж бензин ч үгүй болчихлоо. Ашгүй айл тарахаар наашаа ороод ирлээ гэдэг. Хамт ява залуу руугаа дөхөхөд цаадах нь ингэрээсээ дунд гарын мөнгөн аяг гаргаж иржээ. Тэр аяг хачин нарийн ур хийцтэй. Эргэн тойронд нь өнөд чулуу шигтгэж хээлсэн. Харсан үдсэн хинийч болов нүд унам ид байв. Хууд сахалт дугар сүрэнд хандан чэйн аягийг хямдхан авчих. Бидэнд мөнгөний хэрэг болоод байна. Уг нь манай элен цэцгээс өвлөгдөж ирсэн гэд. Өвөг эцэг маань буян хишиг ихтэй тайч хүн байсан гэдэг. Очих айлынхаа гэрийн эзэнт зарга санаатай авч явсан юм. Гэвч олохгүйгээс хойш яах билээ буцъя. Харин ямар ч мөнгөгүй болсон учраас чамд 50,000 төгрөгөөр л өгчихье гэжээ. Дугар сүрэн аягийг эргүүлж тойруулж хэсэг гарснаа авгаа руугаа харвал цаатах нь өөрөө л мэдгэлсэн шиг сууж байв. Ийм сайхан аягийг ингэж хямдхан үнэлдэг сони юм даа гэж бодод суусан дугар сүрэн үгүй гэд хэлчихдэг юм билүү гэж бодсноо. Гайгүй бидтэй. Дээшээ харсан сав сайн байдаг гэдэг. Тэгэхэд ч мөнгө төгрөггүй бензин тосгүй болчихлоо гэж үнэн учраа хэлж байхад муу юм бодоод яах билээ гэж бодоо та. Авдраа охин 50,000 төгрөг гаргаж өгөөд аягийг нь авч авдарныхаа мухарт хийжээ. Санжжав учиргүй баярлаж сайхан танилцлаа. Ядарч явхад тусалсан яасан сайхан хүмүүс вэ? Аягны хувьд айлтгүй. Цэвэр дарган хийцэн их олон жил болж байгаа чамин гэж. Дараа тухтай. Одоо явахгүй болохгүй. Энэ өөхөн дор ихнэр охин хоёр гол дээр хүлээж байгаа. Гэд боссон гэж. Гаргаж өгөөд дугар сүрэн гэртээ орж ирэн аягийг дахин хэдэн талаас нь эргүүлж тойруулж үтснэ. Ёстой ашигтай 8 хийлээд. Ийм сайхан аягийг 50,000 төгрөгөөр авна гэж байхгүй. Явж танай нутгийн эд байна. Бэд хоёр ч ол зомогтоол байгаа юм байна гэж суусан байна. Гэтэл хэд хоногийн дараагаас хачин жигтэй явдлууд араараас гарч эхэлжээ. Шөнө болов. Хоттой хонь нь ямар нэг юмнаас үргэж хуйлраад гэрийнхэн нурдуур хойгуурхийн нэгэн алхаад байдаг болж. Гараад харахад хинч байхгүй. Сүүлдээ нөгөө хүн гэрийг нь нар буруу тойрч алхаад хойморт байх авдрынх нь харалтаа зогсоод чимээгүй болчихдог болж. Энэ явдал сэжгэлсэн ихнэр нь унтаж чадхаа байсан тул
Нэг шун дугар сүрэн чимээгүй анаж байгаад нөгөө хөлийн чимээ гэр тойрон алхасаар үүдэн тушаа ирэх үед нь гарч харвал яг үүдэн тушаа хоёр алхмын зайтай улаан дээлтэй том биетэй хүн цаашаа харчихсан сууга үзэгдчихээ. Дугар сүрэн ханиалгаж чимээ өгсөн ч тэр хүн эргэж харсангүй. Тэмээс. Хэмбэ? Яагаад энэ суугаад байгаа юм? Гэтэл тэр хүн өндөөх шиг болсон ч гэнэтхэн алга болчихж. Энэ үед гэрт байсан хөл хүнд ихнэр нь хачин аимшигтай орилжээ. Яарангүй жорвол час улаан дээлтэй, том биетэй, харт царайтай, хачин том хамар амтай хүн гэрт орж ирээд аяг өг гэж нэхэд алга болсон байна. Тэр хүн хэнгэрэг цам барьсан лам төрхтөө байжээ. Арай нөгөө аягтай холбоотой юм биш бидтэй гэдээ уйлсан байна. Энэ өдрөөс хойш ихнэрийнх нь би эрс муудсан тул эмнэлэг бараад уулахаас өөр арга байсангүй. Ганцаараа хамаг ажиллаа хийж барахгүй учраас дугар сүрэн 13 настай дүүгээ гэртээ дагуулan иржээ. Гэтэл хонинд явсан дүү нь орой ирэхтэй. Би өнөөдөр гайрхны зүүн суганд хоноо бэлчээж явтал өөрийн ирэхгүй нойр хүрээд унтчихсан. Сэрэд хартал хажууд нэг улаан хувцастай хүн сууж исэн. Тэр надад маргаашинд миний мөнгө аягийг авчираарай. Хулгаад алдсан аяг минь танаад байна гэсэн гэжээ. Эхнэрийнхээ байдал дүүгийнхээ ярьсан зүйлээс нэгийг ботсон дугар сүрэн маргааш нь хойд сум руугаа мордсон байна. Тэр суманд хавь ойрдоо төдийгүй хот хүрээнд хүртэл мэрэгэн түргэнээрээ гайхагдсан жамсран гэдэг бөө байдаг гэж. Гэвч түүнийг очиход бөө байсангүй. Эхнэр нь хөвсгөлийн дарахад руу хар тэнгэрийн тагилганд явсан хэд хоногоос ирнэ гисээр угдсан байна. Лам олдохгүй бол буцахтаа зална гэдэг шиг дугар сүрэн нутгийнхаа нямхүүгч залуухан лам дээр очтол бас л эзгүй байв. Хясна гэхэд дэндүү хяслантай юм болсон нэ. Дугар сүрэн арга засал хийж мэдэх хүн сургалдгийн билүү гэж нилээн бодсон эцэст. За яавал гэж дээ. Хэд хоног хүлээж байгаад бөөг ирэхээр нуулцъя гэд харсан байна. Гэтэл орой хонинд явсан дүүн ирсэнгүй. Айж сандарсан дугар сүрэн айл сахалтын да хилөгч бөөнөрөө хайгаад ч олдсонгүй. Энэ тухай сонссон эхнэр нь төрөх болоогүй байсан ч өвдөлт өгөн дутуу төржээ. Гэтэл төрсөн хүүхэд нь хэдхэн цаг болоод амьсгал хураасан гэж. Энэ золгүй явдлуудаас болж учраа олохоо байсан дугар сүрэн гэртээ давхиж ирээд авдраа онгочин өнөөх мөнгөн аягийг авч гэрээсээ нилээн хол аваачин шидчихэж. Гэтэл айл хийсэн архитаж явсан Батгүй гэдэг залуу тэрээрээ мөнөөх аягийг олж хагартлаа баярлан давхиж яваад хөх хайрхны харалтаа мориндоо чирүүлж үгсэн хэрэг мандсан байна. Дөөгийн араас хэдэн хоног эрэл сурал болсон ч олоогүй дугар сүрэн жамсран богд тисэн ядан хүлээсээр эрлээ гэдэг сураг дуул вөөгүй давхан очижээ. Очингуудаа уйлан байж болсон явдлыг хэлтэл бөө хуура татаж үзээд өврөөсөө тойл гарган хэсэг баахан үлээж байгаад эх хүчтэй хараа шингэсэн аяга дүүгийн ч намыг авчээ. Дүүгийн чин цогцос гэрээс чин чанх урт зүгт урт жалганд байна гэж хэлсэн гэж. Өдий хүртэл дүүгээ амьд байгаасаа гэж залбирч ngorдож байсан дугар сүрэн бөөгийн үгийг сонсоод зүрхэн зогсох шахсан бөгөөд жамсран бөөгийн өмнө сөхөрч та сайн үзээд өгөөч. Би аав ээждээ юу гэж хэлэх билээ гэж гуйхад бөө. Тойлныхоо гадаргууг улаан хадгаар арчаад эргүүлж тойруулан хэсэг гарснаа. Аяган тус хийж толоо тусхан дугар сүрэнд харуулад энэ танд харагдсан зүйл мөн үү гэсэн аж. Харвал үнэхээр буруу харан сууж байсан нөгөө улаан дээлтэй хүний дүрс гарсан байжээ. Тэр гонигтайгаар мөн гэвэл бөө. Энэ хүн их хар хэлтэй хүн байж олон удаа үхээрийн бузар буг ороолонг дуудах тонилгсан байна. Тэр болгондоо хайртай аяганда хатуу зан үйл хийдэг байж
Нууц тарин мэддэг эрдэм чадалтай зарим лам муу үйл үхээрийн бузар элдэв хатуу үйл хийхдээ нэгэн зүйлийн эдэд бүх муу хүчийг шингээдэг байсан гэж би Эрдэнэ Багшаасаа сонсч ийсэн. Миний онгод ч гэсэн тэр аягны эргэн тойронд муу муухай зүйл шингэсэн болохыг хэлж байна. Тэр аяга хулгайн гараар орж танаад иржээ. Аяга зарсан хүн булш бунхан ухдаг хулгайч болж таарав. Харин аягныхаа араас ламын сүнс ирсэн байна. Одоо яв. Тайлгачийнхаа ажил явдлыг дуусгаад над дээр ирээрэй. Би боолж элдэв гай барцдыг чинь айрлах гэж өгье. Гэж дугар сүрэн бөөгийн зааснаар гэрээсээ чанхурагш жалга кайсаар явж очивол нээрээ хүний нүдэнд төдийлөн тусахгүй ч чихтэйхэн гүн нарийнхан жалганд дүүн өнгөрсөн байжээ.